Өглөөний мэнд Улаанбаатарт өнөөдөр чинь бороотой байх төлөвтэй цагаар хэлж байна. За өнгөрсөн 7 хоногт манай найз гал бодрох гээд Facebook-оор юм бичдэг тийм блогер гэх юм зү Япон талын мэдээлэл өгдөг тийм зуучил хийдэг үйлдвэрийн маркетинг зөвлөгөө өгдөг найз байт юм гал бодрох. Япон галаа гэж зарим нь хэлдэг. Тэр найз маань нэг хэдэн Япон залуучууд, хөрөнгө оруулагч залуучуудыг яг Монголд тэд нар 10 хоног аял хийгээд хамрын хэд ороод богоон сууж үзэл тэрэлж ороод морь 3 хоног унсан гин. Тэгээ Японд 10 хоног ингэж ирнэ гэдэг бол их ховор л да. Ягаад гэвэл цаана ажил төрөл ихтэй зав багтай улсууд учраас яагаад бид нар 10 хоног ирж ийнэ вэ гэхээр хоёр шалтгаан байна л да. Нэг нь бол мэдээж мөнгөний болцоод байна гэсэн үг. Хоёр дахь нь өөрсдөө онлайнаар ч гэсэн ажиллаа хийх болцоотой ажилтаа. Захирал махилч юм уу. Тийм залуучууд юм байна. Энэ залуучуудын урт онцлог нь нэг нь болохоор ингэж урт хугацаар ирж байна. Хоёр дахь нь болохоор эдгээр хөрөнгө оруулалт хийдэг гэж байна. Би энэ хөрөнгө оруулалтын талын хүмүүстэй нэг уулзж байгаагүй. Би өөрөө ер нь бол мөсийн санхүү төгссөн. Японд хөдөөж эдийн засгаар магистр доктор хийсэн шүү дээ. Эдийн засаг талтай хүн шүү дээ. Гэхдээ цэврийн санхүүгийн хүмүүстэй бол нэг бол уулзж байгаагүй. Банкны дээр ажиллаж байсан л та мэдээж Монголд байхдаа тэр хугацаагаар. Гэхдээ Японы банкны хүмүүстэй бол нэг хамтарч ажиллаж байгаагүй. Тэгээд галаа бол яг хоо сая эднэрийн эрэхтэр эдгээр бас давхар бүгд YouTube өнөөдрийн сошиал дэх идэвхтэй гэдэг юм байна. Тэрнгүүд нөгөө бизнестэй холбогдсон. Тэгээд эднэрийн бас нэг онцлог нь бол тийм сошиал идэвхтэй удаан хугацаагаар ирсэн өөртөө захирал маркетинг гадаад руу бас их явдаг гин. Гэхдээ явдаг орнд цөөхөн шүү дээ. Яг ажиллаар явж байна. Камбож байна гэж байна, Тайван байна гэж байна. Хятад гэж ярихгүй байлаа. Камбож, Тайван тэгэл тэр зүүн өмнөд Азийн хэдэн орн шүү дээ. За яагаад хямбал тийшээ бизнес хийхэд амархан, очиход амархан хэл ус нэвтрэлцэн. Хэл ус яаж яах гэсэн чинь ер нь англиараа ярьчих тийм аа. Англиар нэг сайн ярихгүй. Англиар бид нар ойр зөөр ярина л гэж байна. Тэгээ ерөнхийдөө гол бизнесийг юм яад гэсэн чинь мессежээрээ болчихно. Юм өвчтэй бол англиараа бид нар сайн ярьчихна. Гол юмнуудаа мессежээрээ ярьчихна. Уулзаад бол нэг ахтар нарийн юм ярихгүй шүү дээ гэж авчихна. Ерөнхийдөө тохирцсон байгаа юм чаа бүх юм. Тэгэхээр эдний хийдэг бизнес юу юм гэсэн чинь эхлээд Носоки сан гэж байна л да. Тэр нь болохоор багийн ахлагч болтой. M&A студио гэж компанитай merger and acquisition гэдэг нь болохоор компаниудыг хоорондоо нэгдэх эсвэл нэг компани нөгөөгөө худалдаж авах тэр үйл ажиллагаанд туслах үйлчлэгээ үзүүлж өгнө гэсэн үг. Хоёр компани нэгдчихээс тийм амар юм биш. Энийг дунд нь байх хүн бол нэлээд эдийн засгийн мэдлэгтэй, дээрээс нь хуулийн мэдлэгтэй, бичиг заасан бүгдийг янзалж өгнө гэсэн үг шүү дээ. Хоёр талыг бас ингэж уулзуулаад дундын үннийг нь тохируулна гэдэг чинь нэг хоёр компани нэгдэн нэгдчихэд дор хаяж сарын ажиллаж байт юм уу? Япон шиг нарийн юм байвал бараг жилийн ажил байлгүй. За тэгээ энэ хүн яагаад энэ бизнес рүү орсон гэсэн чинь ингэж юм. Банкнд 20 жил ажилласан юм байна. Банк чи ер нь бид нар банк мөнгө өгдөг газар гэж бодоод байсан чи бас бизнесүүдийн холбогддог ер нь бизнесийн зөвлөгөө өгдөг газар юм байна шүү. Манай Монголын банкуд бас тэр талдаа хэр байдаг юм бас заримуд нь бас тиймэрхүү чиглэлээр бас явж байгаа гэж бид нар мэдж байгаа. Би бол зөвхөн нөгөө бизнесийн хүн биш учраас яг тэгж нарийн банкны хандлага харж үзээгүй мэдэхгүй байна. Тэгэхээр энэ банкнд 20 жил ажиллаад тэр туршлага дээр үндэстэй өөрөө хуваараа ингэж бизнес босгоод ингэж хийдэг гэж байна. Тэгээ би гадаадд ингэж олон явж байгаа. Би нарийн ярилцааг үлдээ. Би нэг ярилцлага аваад тэд нар бас надаас ярилцлага аваад би одоо ярилцлагаас бейс дээрээ тавиад Японоор авсан спейс дээр тавьж хүмүүст үзүүлнэ. Тэгээ би ингэж бодож байна л да. Энэ би тэгээд тэр залуучуудынхаа зургийг ингээд Японд бизнес хийдэг монголчуудаа харуулсан чи их залуу хүмүүс байна гэж. Захирлууд ихэд Японд бол залуу хүмүүс захирал нэг болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ орчин үеийн нэг хандлага жишээлбэл бид нар бол зүгээр нэг компанид очиод захирал болоогүй өөрсдөө тусдаа юм үүсгээд одоо жинхэнэ бизнес эрхлэгч энтерпренер гэдэг юм уу те. Өөрсдөө нөгөө юм
тодорхой хэмжээний компанид ажиллаад туршлагаас хоригдлуулад өөрсдийн бизнесээ босгосон хүмүүс. Орчин одоо Монголд гэсэн байж болох. Монголд гэсэн бас ийм хүмүүс байгаа шүү дээ. Санхүүгийн зах зээлийн чиглэлээр ч гэсэн ажиллаж байгаа монгол залуучууд байгаа. Хоёр дахь өдрийн онцлог нь болохоор бас тэр зүүн өмнөд Аз руугаа их явж юм хийдэг. Тэндээ адилхан бас хөрөнгө оруулалт. Монголоос юу сонирхож байна гэсэн чинь яны ханш онж байгаа учраас бодвол юм байлгүй. Монголд бас Монгол төгрөг хөдөлгөж авч болж байна. Яг бид нар чинь Монголтой бас нөгөө хөрөнгө оруулалтаа йен болгоцсон байгаа шүү дээ. Йен унаад байхтай зэрэг төгрөг болгоод Монголын банкнд хийчихвэл Монголын банкнд доллараар хийсэн ч гэсэн бас дажгүй өндөр хөлтэй хэмжээ. Өөрсдийн зээлийн хөө бага. Тэгээ бүрэн боломжийн хүмүүс олдох юм ба шууд хөрөнгө оруулалт хийсэн болно. Тэгэхээр энэ болгоныг сонирхоод ингээд явж байна. Гэхдээ бидний хувьд монголчуудын хувьд яах ёстой вэ гэхдээ зэрэг энэ чи бид нар Монгол гэж ганц орн биш гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Сая яриад байгаа зүүн өмнөд Азийн орнууд байна, Вьетнам байна, Тайланд байна, Тайван байна, Камбож гэж бас ярьж илээ. Эднэрийн одоо та бүгд ингээд бид нар ингээд ресторан доктор меню өгдөг шүү дээ. Менюн доторх нэг л хоолно. Бидний сонгохгүйгүй юу гэдэг. Бид нар ч гэсэн бас өөрсдөө ингээд биднэрт ойлгуулж тэр хөрөнгө оруулалтын татаж хамдарч ажиллах, сурж барих юм бас нэлийн өргөн боломж байна л гэж би бодож байна. Тэгээд эднээс ингээд галаадаа баярлалаа эднэрийг танилцуулж өгч. Энд чинь болохоор нөгөө би ч гэсэн Японд төгссөн, галаа ч гэсэн Японд төгссөн чинь бидний хувьд болохоор тэр Япон Монголын холбооч одоо эх орондоо оруулж байгаа нэг хувь нэмэр их юм уу? Мэдээж өөрсдөө бизнес хийх юм. Тэр утгаар нь бид нар бас ингээ Японтой хүмүүсийн холбоо гэсэн утгаар ажиллаж байна. Баярлалаа.